За төсөлд бол одоо нэг нь мөнгө гаргаж юм хэлгэж байгаа, нөгөөх нь бол одоо тий хөдөлмөрөө зарцуулж тухайн одоо төслийг гүйцэтгэж өгч байгаа юм хоёр тал харилцан хамдардаг шүү дээ. Тэгвэл энэ хоёр талуудын бас хооронд болдог хамгийн бас маргаантай сэдвүүдийн нэг нь төслийн цаг хугацааны гүйцэтгэл байгаа. Тэгээд цаг хугацааны гүйцэтгэл хоцролт ялангуяа тий тэгээд хоцролтод нөлөөлсөн хүчин зүйлсийг яг анхны төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлсөн, яагаад нөлөөлсөн гэх зэрэг дээр ингээд нэлээдгүй нарийн дүн шинжилгээ хийх шаардлагатай хэрвээ та тулгарсан байгаа бол өнөөдөр би танд төслийн менежментийн арга техникийг ашиглаад мэрэгжлийн програм хангамж дээр хэрхэн энийг хийж болох вэ гэдэг тал дээр жишээг танилцуулж байна. За тэгэхээр энд ямар жишээ байна вэ гэхээр төслийн хоцролтын тооцоолбоо хүлээн зөвшөөрч болох тохиолдлууд гэсэн ийм гарчигтай төсөл байна. За ер нь одоо миний ажиллаж байгаа төслүүд дээр бас нийтлэг хэрэглэгддэг жишээг энэ дээр бол ингээд иш татаж харуулсан байна. За энэ дээр мэдээж графикийн хэсэгт өмнөх видеонуудаар та бүхэнд харуулж ирсэнчлэн сүлжээ үүссэн байна. За төслийн төлөвлөгөө бол сүлжээ байна. Ягаад гэвэл төсөл нэгэн том зорилготой тий. Тэр нэгэн том зорилгод хүрэхийн тулд одоо өөр хоорондоо харилцан уялдаатай тийм ажлуудыг хийж байгаа. Тэгэхээр өөр хоорондоо яаж уялдах юм бэ гэхээр нэгдүгээр технологийн хувьд уялдаж болно, хоёрдугаарт одоо хүн хүч эсвэл одоо босод нөөц хүчин зүйлээс болоод уялдаж болно. За гуравдугаарт одоо технологийн хувьд хамаарал хүч гэсэн ингэж хийх нь бол биднэрт ашигтай юм а гэх зэрэг ийм холбооруудаар хооронд нь уялдуулж болно. Тийм учраас төсөл дээр байгаа ажилбар бүр ядаж эхлэл нь нэг ажилтай, төгсгөл нь нэг ажилтай ингэж холбогдуулах зүгээр ер нь одоо бүгдээрээ л сүлжээнд холбогдсон байх хэрэгтэй гэдэг утга санаа илэрхийлж байгаа. Тийм учраас энэ дээр бол бүх ажил холбогдсон байна. Харин энд нэг холбогдлого ажил байна. За яагаад энэ холбогдохгүй байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ бас авч үзэх болно. Дээрээс нь энд нэг ийм одоо завсартай ажил бол үүссэн байгаа, зогссон байгаа харагдаж байна. Харин энэ доотлолт байгаа саарл нь бол юу харагдаж байна гэхээр төлөвлөгөөний суур утга гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл гэрээлсэн утгууд харагдаж байна. Ажлыг бол энд хийх байжээ гэдэг ийм гэрээлсэн утгууд харагдаж байна. Тэгэхээр суур утга дээр байгаа энэ тод цэнхэр нь бодит гүйцэтгэл байх шүү дээ. Тэгэхээр энэ бол жишээлбэл анхны суур утгаас 2 дахин урт хугацаанд хийцэн байна. За энэ бол анхны нөгөө төлөвлөж ирснээс хоцроод тэгээд дахиад хоцорсон дээрээ хугацаа нэмэгдээд хийчихсэн байна. За энэ бол анхны төлөвлөж ирсэн ингээд тасралтгүй явна гэж бодож исэн боловч тасрагдсан байна. За юунаас болж тасарчваа гэдгийг одоо бүгдээрээ харцгаая. Гих зэрэг ийм нөлөөлөл бодогдож байгаад яг өнөөдрийн байдлаар буюу яг энэс өмнөх хэсэгт бол ийм байдалтай одоо гүйцэтгэл гарсан байна. Тэгээд энэ бүх нөлөөллийг тооцоолоод үзсэн чинь төсөл дуусах одоо хамгийн сүүлийн ажлын хугацаа нь эндээс энэ болж ингэж хойшилж байгаа харагдаж байна те 7 сарын 10 болж хойшилж байгаа. За энэ бол одоо графикийн хэсэгт харагдаж байгаа бид нарт харагдаж байгаа мэдээлэл. За энэ дээр дүн шинжилгээ хийх буюу за юуг одоо хоцролтыг аль хэсгийг тооцож болох вэ, аль хэсгийг тооцохгүй байж болох вэ гэдэг тал дээр зарим нэг одоо ерөнхий анализыг хий. За эхлээд энэ ажлыг харъя. За энэ яагаад ингэж холбогдохгүй байна вэ гэхээр энэ нэг ийм 7 өдөр үргэлжилж байгаа хоцролтын зөрүүг бий болгосон ажил байна. За тэгэхээр 7 өдөр бий болгож байгаа энэ ажил нь анх төлөвлөгдөөгүй ажил байсан байна. Not applicable. Төлөвлөгөөт эхлэх төлөвлөгөө дуусах гэдэг нь бол анх төлөвлөгөөнд байсан уу буюу эхлэх дуусах хугацаанд зааж өгсөн байсан уу гэвэл байхгүй маань not applicable буюу. За тэгээд эхлэх дуусах хугацаа нь бол 6 сарын 3-наас 6 сарын 11-ний хооронд ямар юу тохиолдсон юм бэ гэхээр тохиолдол байна уу гэхээр адар бороо үер буусан байна. Тэгэхээр одоо юуны төсөл байсан те. За энэ бол бүтээн байгуулалтын төсөл, барилгын төсөл байна. Ялангуяа одоо суурийн ажил явагдаж байгаа үед ийм адар бороо үер гэдэг бол одоо байгалийн давгчгүй хүчин зүйл байдаг. Тэгээд хэрвээ энийг гэрээн дээрээ одоо ийм тохиолдол гарвал ингэж зохицуулна гэж одоо тодорхой зааж өгсөн байвал магадгүй энийг юугаар авч болох юм аа. Байгалийн давгчгүй хүчин зүйл гэдэг утгаар нь бас авч болох юм. Тэгэхээр бол гэрээн дээр юу гэж зааснаас шалтгаалаад адар бороо үер ингэж ороод ажлыг энэ хугацаанд ингээд тасалдуулсан байна. Тэгэхээр үндсэндээ бол энэ одоо байгалийн давгчгүй хүчин зүйл гэж тодорхойлвол 7 өдрийн хугацаагаар төслийг сунгах эсвэл 7 өдрийн хугацаагаа яг төслийн хугацаанд багтааж хийхийн тулд тодорхой бас нэмэлт арга хэмжээнүүдийг авах ч гэдэг юм хоёр талаас харилцан тохиролцож ийм харилцан буулт хийхэд бол бас боломжтой ийм хоцролтын хугацааны тооцоол энэ дээр харагдаж байна. Харин энэ адар бороо орохоос өмнө
За энэ цэг биш үү те. Адар бороо бол энэ өдөр орж эхэлсэн. Эннээс өмнө юу байсан бэ гэхээр эннээс өмнө ажлууд ямар ч одоо тийм гадны хүчин зүйл нөлөөлөхгүй тэгссэн хэрнээ анх төлөвлөсөн хугацаанаас ийм зөрүүнүүд үүссэн байна. За энэ бол үндсэндээ юунаас болж төлөвлөгөөн дээр юу гэж харагдаж байна гэхээр энэ нэг өдрийн зөрүү дахиад доотлынх нь дахиад нэг өдөр яаж зөрүүсэн бэ гэхээр анх төлөвлөгөөт хугацаа нь 3 байж байгаа 4 болчих 13 байж байгаа 14 болчих. Тэгэхээр энэ бол цэвэр нөгөө дотоод асуудал юм шиг харагдаж байна. Тэ ягаад гэвэл ийм гадны ивент одоо адар борооч гэдэг юм уу өөр нэг гадны хүчин зүйлс энд нөлөөлөг байна. Тэгэхээр би юу гэж болох вэ гэхээр төслийн хугацаа бол одоогийн байдлаар нийт 9 өдрөөр ингээд хоцорж байна. 9 өдрөөр хоцрохдоо 7 өдөр нь бол бас ингээд хүндэтгэн үзэх шалтгаантай хүлээн зөвшөөрч болох үйц энэ дээр бас харилцан одоо тий буулт хийж болох үйц юм байна. Харин одоо энэ үлдэж байгаа 2 өдөр нэг өдөр гээд одоо тухайн ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүсийн дотоод зохион байгуулалтаас шалтгаалжээ гэдэг ингээд юмнуудыг ялгаж салгаж харуулах аль хоцролт нь юунд нөлөөлөв гэдгийг ингээд ялгаж салгаж харахад бол энэ мэрэгжлийн одоо дүн шинжилгээ, мэрэгжлийн програм хангамж, за мэрэгжлийн бас энэ процессын талаарх мэдлэгтэй байх нь бол илүү давуу талтай байгаа. За тэгээд өнөөдөр би та бүхэнд хоцролт, за тэгээ хоцролтыг бас дотор нь хүлээн зөвшөөрч харилцан буулт хийж болох үйс. За нөгөө талдаа тодорхой тэр одоо ажлыг гүйцэтгэж байгаа хүний 100% одоо хариуцах тийм одоо эрсдэл байсан зүйлийг тоохгүй ч гэдэг юм уу анхаарахгүй явсараад асуудал болгоод за асуудал нь төсөлт бол ингээд нөлөөлөөд одоо тий байж байгаа ийм нөхцөл байдлыг харлаа. Дээрээс нь энийг бид нар бол зөвлөх үйлчлэгээр дамжуулж тухайн байгууллагын Excel дээр хийсэн байгаа ч гэдэг юм уу төлөвлөгөөг прожект руу оруулж багийн дунд ийм хилцүүлэг хяналтын самбар бий болгож өгөх улмаар те энэ алдаануудаа шүүж харах за энэ жил хийсэн ажлынхаа дүгнэлтийг мэрэгжлийн төвшин цэгцтэйгээр тоо баримттайгаар анхны төлөвлөлт одоогийн аудит гүйцэтгэл зөрүү ирээдүйн нөлөөлөл зэрэг ингэж одоо те бүгдийн нэг талбар дээр харах юм боломжийг бол зөвлөх үйлчлэгээр дамжуулж бас бүрдүүлж өгж байгаа. Тэгэхээр хэрвээ та бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байгаа байгууллагын удирдлага менежер бол за тэгээ ялангуяа иймэрхүү тооцоолол хийх шаардлагатай байгаа бол бас манай ганцаарчилсан зөвлөгөө болон багт зориулсан зөвлөх үйлчлэгийг авч болно. За ингээд манай дэвшилтэд даргачлалууд хуудслуу чат бичээрэй дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай.